Эрхэм нийслэлчүүдээ хөгжсөн улс гэдэг бол хүнээ боддог улс. Хөгжил гэдэг бол хүн амьдрахад таатай орчинд бүрдүүлэхийг хөгжил гинэ. Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа бүх хүмүүс зовлон ихтэй байна. Цаг хугацааны хувьд алдагдaltaй, эдийн засгийн хувьд маш өндөр өртөгтэй. Бид нар цаг хугацаа алдах тусам өөрсдөө асуудлаа нэмсээр байгаа. Тэгвэл өнөөдөр энэ мега төслүүд улс төрийн тогтвортой байдал дээр суурилж хөдөлдөг. Өнөөдөр нийслэлийн маш олон асуудлууд уягдж байгаа. Гэтэл яг одоо энэ чинээс ирэмблээд авч үзэх юм бол өнөөдөр дулааны улирал эхэлсэн маш олон ажлууд бүтээн байгуулалтад гарсан байх ёстой. Анхаарал татж байгаа одоо яг тэзүү, санхүүжилт, үйл ажиллагаа нь эхэлж байгаа дүүжин тээврэл энэ одоогоор. Сэлб дэд төв бол өөрийнхөө зарчмаар явж байгаа. Гэтэл бид нар ингээд энэ чинь ингээд маш ухаалаг юмнууд яриад байдаг, бодоод байдаг. Иргэдийн цаг хугацаа болон эдийн засгийн өгөөж цаг минут тутам дээр алдаа дутагдал гарч байгаа. За энэ мега төслүүд дээр тэзүүгийн ажил гэж маш чухал ажил байдаг. Тэзүү боловсруулдаг. Энэ дээр ингээд тэзүү зөв боловсруулагдсанаараа татвар төлөгчдийн мөнгө хэмнэгддэг, үйл ажиллагаа тодорхой болдог, хүний нөөц нь тодорхой гарч ирдэг. Одоо дараагийн ерөнхий сайд гарч ирээд өөрийн дур зоргоор энэ нийслэл хэрэгжиж байгаа ажлыг яаж эренблэх юм? Мөн одоо энэ төслийн нэгж удирдлагуудыг солих асуудал яригдах юм уу, яригдахгүй юм? Энэ дээр бол юмаа мэддэг хүмүүс нь үргэлжлүүлээд ажиллах хэрэгтэй. Улс төржүүлэх ямар шаардлага байхгүй. Яагаад гэвэл Улаанбаатар хотын нийтлэг эрх ашгийг бид нар хангаж ажиллах хэрэгтэй. За энэ чинээс яг энэ дүүжин тээвэртэй холбоотойгоор яармаг ацтаас хар хорин руу явах энэ төсөл дээр ямар арга хэмжээ авах? Өвлийн хүүтэн улирал энэ аюулгүй ажиллагааг бүрэн хангаж чадах уу? Дээр нь эрсдэлгүйгээр аюулгүй ажиллагааг нь хэн хийх юм? Хэн хангах юм? Мөн хуулийн орчин яах юм? Зам тээврийн яам нь хариуцахад гам уу, эсвэл нийслэл нь авч хариуцах юм? Энэ тодорхой бус байдлаасаа болоод иргэдийн хүлээлт энэ дээр мэдээлжүүлэлийг яаж хийх? Эрэм дараагаа яаж хийх? Энэ дээр ямар ч хариулт авъя.